За энэ удаагийн бүсийн зөвлөлийн анх дугаар хуралдаан бол одоо хангаан бүсийн бүсэд үл явагдаж байгаа. Тэгэхээр энэ удаагийн хангаан бүсэд явагдаж байгаа одоо зөвлөлийн анх дугаар хуралдаанд нийт 5 үндсэн салбар хуралдаан болж байна. За үзэгч та бүхэн бол анзаарж байгаа бол яг миний хард бүсийн хөрөнгө оруулалт хөгжлийн одоо төсөл хөтөлбөрүүд байна. За дараагийн юм дээр бол мэдээж одоо амьдралын чинаар тулгымдсан асуудал гэдэг үндсэн ийм одоо 5 чиглэлээр одоо сэдвүүдийн хүрээнд бол явагдана. За үзэгч та бүхэн анзаарж байгаа бол одоо энэ 5 салбар хуралдаанд оролцож байгаа оролцогчдын хувьд бол бүгд одоо жихвчээр энэхүү салбар хуралдаанд оролцож байгаа. Тэгэхээр нэг зааланд 5 салбар хуралдааныг хэрхэн яаж зохион байгуулж болдгийг бас энэ удаагийн бас зөвлөлийн анх дугаар одоо хуралдаанаас харж болохоор байна. Тэгэхээр яг энэ зааланд байгаа хүмүүс маань бүгд тус тусдаа өөрөөр нэгэн чихвчтэй тухайн одоо салбар хуралдааныхаа одоо шугамыг радио төлөвлөгөөнийг сонгосноор одоо энэ салбар хуралдаанд хилцэж байгаа асуудалд одоо бүрэн оролцох боломжтой. За дээрээс нь мэдээж нь яг энэ салбар хуралдаанаар яригдж байгаа гол үндсэн одоо хангаан бүсийн хөгжлийг шийдэх нь тулгуур одоо хөгжлүүдийг ярилцлагын чиглэлээр бол одоо сонсох. За өөрсдийнхөө бас үзэл бодлыг илэрхийлэх ийм боломжтойгоор одоо энэ удаагийн хангаан бүсийн анх дугаар одоо зөвлөгөө бол үргэлжилж байна. Тэгэхээр энэ 5 салбар хуралдаанаас гарах одоо үндсэн чиглэлүүдийг бас засгийн газрын хуралдаанаар танилцуулж за хэрхэн яаж хангаан бүсийг хөгжүүлэх талаар бас илүү одоо тодорхой шийдвэрүүд бол гарах юм. За мэдээж энэ хангаан бүсийг одоо тулгуурлаж хөгжүүлэх гол үндсэн одоо салбарыг бол мэдээж хөдөө аж ахуйн салбар бол голлон эзэлж байгаа гэдэг зүйлийг бол холбогдох энэхүү хуралдаанд оролцож байгаа төлөөлөл бол хэлж байгаамаа. За үргэлжлүүлэн та бүхэнтэй бас эргэн мэдээллийг та хүргэх болно.